Намайг Отгонбаатар гэдэг би одоо 42 настай 79 оных. Одоо хувь тэнцвүүсэн анхтаар бол хөдөлмөрийн чадвараа 100% алдсан буюу тэр 100% харааны алдагдaltaй халаасны хулгай ивэ их. Тэр халаасны хулгай зүгээр явж хахад карманаас соёлцсон гэхээс илүү яриад явж хахад шүүрх. Тиймэрхүү хандлагууд их байгаа. Тийм ч бодох манай энэ хараагүй хүмүүс бол ер нь годомжинд явж байгаа, огцноцонд явж байгаа үедээ утсанд доотлого ирсэн үед авч чаддгүй. Тиймэрхүү юмнууд их байдаг л та. Хүүхд тусалсан нэг жаахан хөрхөн хүүхд ирээд манай хүчээр хүүхд. Тэгээ тэр хүүхд ингээд би энэ талаа таягаа байлцсан. Нөгөө би уцаараа ярьж байгаа энэхийн карманд хийс нөгөө хүүхд ахаа наашаа яв гэд ингээд хөтлөөр явж байхад л энэхийн карманаас авч ирсэн гэлээ. Тэгтэл нөгөө би тэгж байгаа авж байгаа утсандаа ч юу ч бодоагүй. Тэгээ тэр хүүхдэд тусалж байгаад их баярлаа. Тэгэл атосны бодол тэр ирчлээ ахаа гэж явцсан. Тэгээд үдсэн ч утас байхгүй лсэн. Тэгээд тэр улгаач нарын арга бол шүүрэх тэр дэндүүлж авах тусалж байгаа юм болж авах гэсэн зүйлийг аргатай л та. Тэгээд тэдний хүн бол ерөнхийдөө нийт харааг хүмүүстэй зохиолчвол нийтгэл зовлон гэж бодож байгаа. Ер нь бол юу л да. Гэвч хамгийн гол юм ин аваа явчихж байгаа. Тэр чинь утасны нөгөө тэр аппаратын нэг хэдэн мянган төгрөгийн үнэтэй юм гэхээс илүү. Яг гэвэл өглөө ажилдаа гарахтаа хэлдэг, оройд ирэхдээ тосуулдаг. Тэгээд тэрнийг чинь авах гэж бас нэг хэсэг хугацаа болно. Тэгээд бас өөр аппарат авчиж тэрүүнтэйгээ ажил сурах барих гээд тэр хүүхдүүд зүгээр хэлэх муу гэхээс илүү би тийм муу хас сэтгэл тийм хүүхд дөрдгийн байхтаа л гэж бодож илээсэн л та. Байна уу? Байна. Халаасны хулгайтай хамтдаа тэмцэе. Нийслэлийн гэмт хэрэгээс өрчлөн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл. Нийслэлийн цагдаагийн удирдах газар.